хүүхдүүдээ зоог нэрсэн шүү. Ясны шүлцээ. За хүүхдүүдтэй бол хатуу зүйл зоглуулж байгаараа. Тэгвэл шүдэн сайн ургаж за одоо сүүн шүдэн унаад сайхан байнгын шүд бол маш гоё тэгшин гоё гарч ирэх нэ. Орчин үеийн хүүхдүүд бол ерөөсө хатуу зүйл идэхээр огт болоод байгаа шүү. Жишээлбэл одоо хүүхдүүдээ сайхан хатуу ааруу сайхан мэрүүлж зоглуулж байх хэрэгтэй. Мөн хатуу талхны зах зоглуулж байх хэрэгтэй. Хатуу боорцог зоглуулж байх хэрэгтэй. Хатуу мах бас хаяа нэг зоглуулад зулгаагаад сайхан яс мэрээд ингэж хатуу зүйл сайн зажилж идэх нь шүдний эргэн тойрондох булчингийн цусан хангамжийг сайжруулснаар шүүн шүднээс байнгын шүд гарах бэлтгэл болдог байх шүү манайхаа. Өөрөөр хэлбэл шүд солигдох үед ирүүний яс өргөөшөө тэлдэг байна. Сүүн шүд унах үед шүдний хоорондох зай их зайтай болбол зөв хөгжилтөө гоё тэгшхэн гоё шүд гардаг байх нь шүү. Тийм учраас манайхан хүүхдүүдэд бол хатуу юм зоглуулж багаас нь бас хүүхдийн гоё шүдийг гоё ургахад бас анхаарал хандуулж сайхан аарууд мэрүүл сайхан монгол сайхан зоог шүүснээс зоглуулж байгаарэ.